Сайн байцгаана уу? Өнөөдрийнхөө хичээлийг амжилт сэдвээр бэлтгэлээ. Хүн бүр амжилтанд хүрэхийг хүсдэг. Харин амжилтын тухай ойлголтууд нь өөр өөр байдаг. Амжилт бол хувь тавилан аз завшаан биш. Амжилт бол зорилгодоо хүрэх өсөлт, хөгжил юм. Амжилтанд хүрсэн хүмүүст бусдаас ялгарах олон шин чанарууд байдаг. Тэдгээрээс дордвол шаргуу хөдөлмөр, итгэл үнэмшил, үнэт зүйлс, эрч хүч, сайтар боловсруулсан төлөвлөгөө, сайн харилцаа зэргээр аливаад ухамсартай ханддаг байна. Үүнээс гадна хүн бүрт амжилтанд хүрэх чадвар маш чухал. Энэ нь хүрээлэн буй орчиндоо эерэг зөв хандлагыг төлөвшүүлэх, шаардлагатай ур чадвараа нэмэгдүүлэх, амьдралын чиглэлээ сонгох, сэтгэл хөдлөлөө зөв удирдах, зан чанар дээрээ ажиллах явдал юм. Америкийн алдартай бизнесмен, элтгэгч Тони Роббинс амжилтын 80% нь сэтгэл зүй, үлдсэн 20% нь стратеги хэмээн хэлсэн байдаг. Амжилтанд хүрэхийн тулд та сэтгэл хөдлөлөө зөв удирдаж, бат итгэл үнэмшил, дэсвэр төвчээр хүсэл зорилгоор хүссэндээ хүрч чадах юм а. Та бүхэндээ амжилт хүсье.